Шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж өгснээ 105 жилийн энэ онд тохиож байна. MS ойг ухтан нүүдэлчдийн хууль цаазын түүхэн бодлого, ял шийтгэлийн арга хэлбэрийг шинжлэх ухааны үндэслэлтэд судалж, түүхийн их сурвалжууд их судалгааны эргэлтэд оруулах зорилготой эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Монголын нүүдэлчдийн хууль цааз уламжлал ял шийтгэл сэдвт эрдэм шинжилгээний хурлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Тухайлбал хүннүүчүүд хүний аймыг дэмий үрхээс сэргийлж илтдээ 5 см-ээс илүү гаргахыг хориглодог байжээ. За түүхийн тэмдэглэлтээр болохоор 3 төрлийн шийтгэлийг оногдуулдаг гэж ингэж бичсэн байна. Эхнийх нь болохоор цаазаар авах. За хоёр дахь нь болохоор хулгай зэлгий хийсэн тохиолдолд түүнийг нь хөрөнгийг нь хураах, өөрийнх нь хувийн хүмчөөс нь авах. За гурав дахь нь болохоор хөнгөн ял үйлдсэн тохиолдолд бас ингэ зодож шийтгэх ийм заалтуудыг тухайн түүхийн тэмдэглэлийн сурвалжид бол үлдээсэн байдаг. Харин Монголын эзэнт гүрний үед их засаг хуулиа баримтлахаас гадна тухайн бүс нутгийн хуулийг баримталдаг байсан байна. 47, 107 эднэргээ тоотой зодож шийтгэх нь 20 хялан ч гэсэн. Тэгээ энийг бол Хувлаа хаан хэлж байгаа. Тэнгэр нэг удаа өршөг, газар нэг удаа өршөг, би нэг удаа өршөг гэдэг. Тэгээд тийм учраас 50 удаа жанчих байсныг 47 болгож бууруулж байгаа. 110 байсныг 107 болгож бууруулж байгаа. Юан улс гэдэг чи хятад төвтэй бүс нутаг байгаа ш. Тэгэхээр хятадын уламжлалт хууль ёсыг бол бас баримталж байгаа нөгөө уламжлалт хуулиуд бол бас байгаа. Ийм нэг ямар ч гэсэн үндсэн нэг 5 төрөлтэй байж 1921 оноос 11 оноос өмнөх буюу манай эртний өмнөх 3-аас 13 дугаар зуун 13 дугаар зуунаас Монголын 1911 он хүртэлх тухайн үед хэрэгжүүлж ирсэн төр тёс за эргэцүүн хэрэглээ. За тэм дундаа ял шийтгэлийн бодлого түүний хэрэгжилт ямар байсан бэ гэдгийг мэргэжсэн ийм судлаач эрдэмтдээр бас тухайн судалгааны ажлуудыг бол захиалгаар хийлгээд тэр илтгэлүүдийг өнөөдөр хилцүүлж байгаа нь бол онцлог байна. Цаашид эрдэм шинжилгээний хурлын бүтээлүүдээр эмгэгтгэл гаргахаар төлөвлөжээ. Мөн 105 жилийн ойг тохиолдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 105 онцлог үйл явдлаар үзэсгэлэн гаргасан байлаа.